Өглөөний минь маргааш өглөө Ирландыг орхино. Мэдээж ингээд амьдралдаа нэг юм том шийдвэр гаргаж байгаа учраас миний ингээд тарих ингээд айгүй их ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн үед нойр бүтсэн. Тэгтээ зүгээр. Тэгээ одоо юу яаж байгаа? Өнөөдөр ингээ хагасаа өдөр маргааш бүтэнсэн. Тэгээд өнөөдөр ингээ хүмүүстэй уулзах хэрэгтэй хамгийн ихний уулзалт 11 цаг. Гэхдээ миний өглөө ингээ нойр холжаал ингээл сэрчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр босож нэг цай майгаа уучаад тэгээд гоё. Нэг цаг нэг сайхан ангиллээ тавтаад. Тэгээ хүмүүстэй уулзъя. Энэ нэг хөөрхийн альчуураа ингэж хатааж тавихгүй бол чаавс. Чигтэд муухай өнөртэй болчихдог байхгүй. За манайхан босоод нүрэ бодоо ус гизгээ яваад сэрэгчлээ. Тэгэхээр одоо би гэрээс 10:30 гэж гарна гэхээр одоо надад яг хичээл хийх 50 минут байна. Тэгээ 50 минутын дараа би гэрээс гараад одоо Ирландаас явхаас өмнө уулзч амжаагүй хүмүүстэйгээ уулзна. 2025 онд миний олж өөртөө хөвшүүлсэн хамгийн гоё дадал гэх юм бол юу ч болж исэн, ямар ч үйл явдал болж исэн, хэцүү ч байсан, жаргалтай ч байсан, амжилттай ч байсан, уналттай ч байсан хичээлээ заавал нэг цаг өдөртэй. Би энэ дүрмээ яаж тогтож сууж давтдгаа ингээд заагаад үгүй. Одоо ингэ юнит 41 гэж байгаа. Одоо би өмнө ингээ юнит 41-ийг хийсэн байгаа байхгүй юу? Ингээд дасгалын ингээ хийгээд дуусгацсан. Тэгэхээр одоо би юнит 42-оо хийн гэсэн. Хичээлээ хийхээс өмнө төвлөрхийн тулд ийм study with me-гийн ийм гоё зөөлөн background дуу тавьчихсан. Одоо ингээл төвлөрөл хичээлээ юм. За одоо штэ Даблины хотын төв ороод цом огчтой уулзна. Цом огчтой явахаас уулзна, дараа нь зулаатай уулзна. Тэгээд ер нь уулзах хүмүүстэйгээ ингээд нэг сар дамнаж уулзараа дуусч байгаа шүү зэ. Ингээл яас сайхан бай. За хоёртой латиш аваад залуу хүний замын үгүй. Чигтэр шиг кофегаар ингэж ёо. Би нэр бодсон. Би очоош. Юутай үхэж мэдээ. Ёо, зүгээр ихлэх завсмаа чудаас толгосоо. Үхэж өстой. Ёо, яа, нэг юу лээ. За энэ бол бид хоёрын хамгийн анхны уулзсан газар. Манай цаамагч. Сая зулаатай уулзчаад гэрээс нь гараад харж явна. Болон би тэнд зураг бичлэх юм болчихжээ. Би сая зулаатай уулзж байхдаа зураг бичлэг юу ч авахаа марчиж бит хоёр тэр зулаа сая дубаа мбагаар ялсан. Тэр мөр талаар яаж фейлцэн тэр мөр ярьсаар бүр яаж яхад миний нүнээр зүтгэл. Энэ миний өдөр болгон хардаг парк. За одоо ороод хувцсанараа бэлдээд ачаа баргаа зэгцэлнэ. За манайхан тэгэхээр би юуштэй манай одоо байшингийн яг энэ дээр амьдардаг дааю гэд Нигерия залуу юу яасан юм. Бас ингээд намайгаас гаргаж өгье кино үзье гэсэн. Гэхдээ надад үнэхээр кино үзэх тэнгэл бол би зүгээр л яг одоо ачаа баргаа зэгцэллээ. Тэгээд урдаас энэ орны миний сууж байгаа газар сууж байгаа юм. Энэ бац өрөндөө.
Sila tayo dati Richard yung Jason yung Ямар нүдэ. Ирландын хамгийн сүүлийн клиент буюу Аминад сурмас нь хийж дуусаад сурмасын материалаа наамигээд охинд зараад бүгдийг хүлээл гэж өгөөд тэгээ ачаа бараа багал сая л дуслаа. Одоо баг өштэй шөнийн 11 цаг 28 минут болж ш. Одоо үлдснээс юм хувцас байна. Ээж мам шиг би. Шүүгэж одоо шүүгэн дотор зөвхөн миний маргааш өмсөж явах хувцас. Тэгэл энэ ингээ дан хүн ингээ амьдралдаа эдэр ингээ бүгд хог. Ингээд хог энийг маргааш кошлокондоо игээд аваа явна. Тэгээд эдэр ингээ бүгд хог. Шорт хүн амьдралдаа ингээ ямар их хог цуглал. За энэ ингээ миний ачаа. 25 кг 10 кг үргэвч. Тэмүүтэ бичгээр юм та жижигхэн цугт. Итгэж өгөхгүй л миний сүүлийн өдөр. За ямар ч байсан тэгээд анх баштай би энд ирээд ямар ч англи хэлгүй. Ямар ч одоо мөнгө олох чадвар, Ирланд улсад мөнгө олох чадвар байхгүй. Тэгээ нэг энэтхэг эзэнтэй салонд ороод маш их хямрал, айгаал. Хүнээс тусламж хүсээл. Тэгэл анхныхаа цалин авч амар баярлалаа. Тэгээд Монгол мөнгөөр сая эдэн зүг авч байсан юм. Одоо тэгээд 2 жил 2 сарын дараа одоо энэ газрыг би эцэст нь орхих гэж байна. Тийм ээ. Цаашаа хөдлөх цаг болсон байна. За тэгээд ямар ч байсан гайхалтай л. Яг 2 жил 2 сарын өмнө энд ирсэн алангуутай би хэрэг өөрийгөө харьцуулбал би хүнээс хараад бус өөрийгөө дайчилж удирдах одоо тууштай байж чаддаг. Тэгээ амьдралд ирээдүйд надад ирэх ямар нэгэн одоо сорил бэрхшээлээс айж цухтгаа байсан. Окей, нүр тулъя гэдэг болсон. Тэгээ бас тийм хортой хүмүүсийг таньж, хортой харилцаануудыг ингэж амьдралаасаа явуул сурсан. Тэгээ бас ээж аав, их орон, хөдөлмөрийн үн цэнийг зүрх сэтгэл бие мах боддоо би тултал ойлгоод хүнийг үгээр одоо амьдруулж алж болдог гэдгийг бас тултал ойлгоод би бүр илүү нэмжин сэтгэлтэй, бүр илүү сэтгэлийн хаттай, бүр илүү бусдад туслая, бусдад одоо ингээд зөв юм ойлгуулж хийсний тийм гоё чанараа ингээд баттгсан. Би энэ замын донд би алдангаа алдсан. За тэгээ ямар ч байсан ачаа бараагаа баглаад дуусчлаа. Тэгээ Ирландын сүүлийн маань өдөр нэг иймэрхүү өнгөрлөө. Цаашаа юу болохыг тэгээ бүгдээрээ хамтдаа энэ хөө YouTube-ийн бичлэгтэйгээ байж байгаа бүгдээрээ хамт харъя те. Миний бас цаашдын төлөвлөсөн зүйл адлын бодол маш сонирхолтой байх болно. Яа. За. Тэгээд миний Ирландын сүүлийн өдөр блогийн маань дуустал нүдсэн та нарт маш их баярлалаа. Тэгээд нүүх болсон одоо шалтгаан болон Ирланд улсын амьдралын талаарх ер нь блогийг дараа тусдаа гоё тухталсаж ярина за. Мэрдэ.